За уучлаарай манайхаа. Уучлаарай энэ сүлжээ муу байна уу яаж вэ? Манайхаа оршигоор уучлаарай надаас болоогүй шүү. Юу яагаад вэ? Энэ сүлжээ муу байгаад байна уу? Ян тасалдчихлаа. Тэгээ дахиад юу яаж шүү? Холбогдож шүү. Дахиад холбогдож байна уучлаарай. Тасалдчихлаа. Уул зүгээр л байсан өдөржингөө. За бүгдээр нэг тий харин тий сүлжээ муу байгаад байна ер нь. Энэ бороо цаас ороод янз бүрийн болоод энэ тэнд жоохон саатал үсээд байгаа юм болоо да. Тий сая тасалдчихлаа би дахиад холбогдлоо манайхаа уучлаарай. За одоо зүгээр нөө манайхан сонсож байгаа үстэй те мэндэ амар байцгаана уу? Гүүгөө дуусаагүй зүгээр л энэ юу сүлжээнээс болоод тасарчлаа манайхан уучлаарай өршөөгөөрэй. Юу гэж ингэж цөөхөө минут хэдхэн минут яваад дуусгах вэ? Нэг 10 минут. Тэгээд боломжоор та нараас хөөрөлдөөд ингэж байгаа. Аль болохоор цаг хийхийг хичээж байгаа. Цагаас нь илүү гаргахлаар сунжирч байх гээд цагдаа л багтаагаад хийж байгаа шүү манайхан. За юу. За тэгээ манайхан угаасаа мэдж байгаа бэлтгэл ажлаа хийсэн болвол хамаг юм хажуудаа бэлтчихэд тэгээд манайхан юу ягаараа нөө гараа өөрсдийнхээ шаардлагатай газараар тавина. Гараа тавиад тэгээ гараа ерөнхийдөө мэдэрдэг байгаарай. Гар нь халж ивэл маш сайн. Халахаас өөр янз бүрийн байвал одоо жоохон асуудалтай байгааг илтгэнэ. Тийм тэгэхээр одоо энэ вирусын энэ юутай одоо энэ өвчлөл их байгаа нөхцөлд манайхан хоолон дээр муушгин дээр илүү тавьж жоох үзхийг бодоорой заа юу. За хэдүүлээ хуураа татаа суужий да манайхан бие мэдрээд ундаалгаасаа сайхан ууцгаагаад за мэндэ амар байцгаана уу сайн байцгаана уу за лайвда тавтаа морилцоогоорой манайхан.
манайхан тунд ам нэг цангаж байгаа, ам нь хатцсан хүмүүс их байгаад байна. Миний ам хатаад байна. Хуурашаа дээр манайхан дээр агта шаргал юм уу сүүн далаагаас хүртцгаагаарэ. Ам нь цангасан одоо өргөлийн нэхэлтэй хүмүүс их байна. Тэгээд сүвгээ сайн өргөөрөө цайныхаа дээжиг өргөөрөө өөрөөсөө бас агта шаргал болон сүүн далаагаа хүртцгаагаарэ. За дахиад нэг хуурах явъя. За хуучин би та нарт нөгөө ургаан арцаар галын засал их хийж өгдөг байсан.
надад байсан ургаа гарцсан минь дууссан. Гадуур надад олдохгүй байгаа. Тийм учраас ургаа харцаар буюу галан засал хийж чадахгүй байгаа шүү. Өршөөгөөрөө манайхаа хүмүүс тэрийг айгүй одоо хүсэмжилж та тэрийг хийгээч гэж айгүй их хүсээд байгаа. Гэтэл одоо миний тэр болцоо байхгүй. Би өөрөө гарч гарч чадахгүй байна. Ойрхон газараас олчих газар алга байна. Тийм болохоор өршөөгөөрөө манайхаа. За манайхан тэр ундаалгуудаа хүртээрээ та нар дунд ам цангаж байгаа хүмүүс айгүй их байгаад байна. Ам их цангаад байна та нар. За манайхаа хуурын засал өндөрлж байна. Одоо хэдүүлээ дууныхаа засалд орцгоё. Дууны засал. За манай ганц нэг зарим хүмүүс бол надад дууныхаа засалд оруулах дуу хүртэл санал болгож байгаа. За сүүлийн үед дууныхаа заслынхаа одоо урын санд дуу намайгүй байсан. Одоо нэг 2 3 дуу зэрэг ингээд сураад байж байгаа. Нэг нь одоо TV5 дээр гарч байгаа. Нөгөө Тэнгэрээс буусан од гэж киноны дуу тэр их таалагдаад байгаа. Эртээ би та нарт яаж өгсөн, дууж өгсөн манайханд нэгэн таалагдчихжээ. Тэгэхээр тэр дууг одоо та нартай дахиад дуулж өгье. За эхлээд хэдүүлээ сайхан аавынхаа тухай дууг дуулах уу? Эсвэл ээжийнхэн дуу дуулах юм уу хэдүүлээ? За Тэнгэрээс буусан од киноны нэг дуу бас миний сүүлийн үед сурж байгаа дуунуудын нэг байгаа. За тэрийг хэдүүлээ дуулаад ирэх. Үлэсээ усаа тэвэрхэд чамаагаан би сандаг үчим бороо ширүүсгээд сэтгэлдээ би дарадаг холдож болохгүй хайр минь үннийг шивнлээ хоёулаа байхын жаргал ямар сайхан бэ
намарын авчса шаргалтахад учирлан би үгүйлэдэг намайг сонсон өдрүүдий чинь зүуднээс би асуудаг маратож чадахгүй сэтгэл мэн данчиг сэмэрлэдэ миний учирсан хайр яасан хэрэм бэ аллага салхины сэгрэнд харц минь шаргалтаж алстаа харах өдрүүдээ бодлосоо би хүлээлээ жишэж болохгүй амьдрал мэн зүрх минь учралаа жинхэнэ харгэдэг яасан мандим бэ ухаарсан өдрүүд минь намайг сэрэж бүэлэж ойрон догдолсоо сэтгэлийг минь сонсооч хайрт минь чимэн надад итгэж хайрт минь чимэн эгнэгт итгэж хайрт минь ойрох догдолох сэтгэлийг минь сонсоо хайрт минь чимэн надад итгэж хайр минь чимэн намайга сонсооч хайрт минь чамтайгаа үрд жаргах сан. За миний шин дуунуудын нэг нь манайхан зүрхэн төрж гинөө. Ямар болж байна манайхаа? За иймэрхүү дуунууд ганц нэгээр сурч байна. За өнөөдөр бас нэг шин дууг нэлээд оролдлоо. Одоо та нарт арай дуулж өгөхөд бол нэлээд юу байх юм бэ? Жохон хүнд ээж магадгүй. За одоо ирэхээрээ жохон заслыг идэрхье. Манайхаа нүдэ анаад биеэрээ мэдэрч байгаарай. За та нар угаасаа ингээд нөгөө дагагчдын зурвасыг мэдж байгаа болвол за тэн дээр энэ эрхний үйлүүд ямар үйлчилгээ хийж байгааг одоо айгүй мундаг мэдрэмжтэй хүмүүс мэдэрсэн байсан шүү дээ. Мэдрээд тэгж авч хайж гэн, ингэж авч хайж гэн гэд зөндөө юмнууд ярьж байгаа. Манайхан тэгээд үйл хийж байхдаа ер нь бол нүдэ анаад намайг бүлтий талаа харахаасаа илүү нүдэ анаж өөрсдөө мэдрэхийг аюу хичээдэг байгаарай. Яагаад гэвэл энэ заслын өвд энергийн одоо том урсгалын юунд орцсон байхдаа манайхан мэдрэмж их өндөр болдог. Мэдрэмж. Тэгэхээр манайхан нүдэ анаад энэ болгоныг мэдрээд яаж мэдрэгдэж гэн, яаж энэ болгоныгаа манайхан сайхан мэдрээрээ заа. За эрхнийхээ заслаар хийгээд өглөө. Сайхан тайвширлаа. За одоо хонх дуурах бас одоо муу мухай юмэг үргэлж манайхан тэгээд мэдж байгаа. Бид нар хүүхдүүдэд жоохон багт нь хүлдэн одоо хүзээнийхэн дээр юу ойж өгдөг хонх. Энэ бол ерөөсөө муу юмэг үргээд байгаа ийм домын үйл байдаг шүү. За юу. За одоо дахиад нэг энэ нөгөө говийн домог гэдэг UBS телевизээс хийсэн нөгөө говийн домог гэж бас нэг уран сайхны кино хийсэн байгаа. Тэрний дуу надад их таалагдаад энийг би бас
сурж байгаа. За бас анхудаага дуулж байгаа. Гэхдээ энэ их гоё та нарт таалагдана. Зүрхний амраг гэж ийм дуу байгаа. За тэгээд бүр сайн өрөмсөг байгаа. Өршөөгөөрэй манайхан заяа. Зүудэн хэтэ орчлонги зүсгэл гоёл шиг сэтгэлэмэн зүмбэр цэжинд сэлбэрэдэ зүрхний амарага саран дэнлүүтэй тэнгэрийн доор санаж хүлэнэ санчиг бурал хоровог хамтдаа тулахасаа ханхурамаст тэнгэрмэн хатуу бүхнийг зөлөөсэй хаанан гэрэтэ хансах золон үнэмбэ Hongallo хотолсон хой тавлангийн таримтай холлон тахи шүн шигтэй хотогти нотагамэн наран ургах талын хаан манхан доомда насны амарага чамайгаан хүлээж суунаа ханхурамаст тэнгэрмэн хатуу бүхнийг зөлөөсэй хаанан гэрэтэ хансах золон үнэмбэг Замбулян харабада залбираламансан ижимен зая боянгмен цацалан өргөж ариусхаарэ Замбулян харабада залбираламансан ижимен зая 보이영금엔 차차랑 으르그즈 아료사래 нэгийнто за одоо угаасаа засалтаа дуулдаг бас нэг дуулаад өгчээ сүтэн хринчичрэж ойлхот миндэр хэдэж мин суугахан сүншөнэн одноосолон байгада зулаадэр мен цая борса Борхон чимодэж мин зая буйник мин тэгшэлсэ харава чимода ээж мин 도니세 주라락다 노트든 날흠베이다 우드수들 자주j 운스든 날흠 야위다 누든데 남한사 나른 주모다 해주민 누대네 흐드민 하락사 댕글 주모다 해주민 졸라대
Бурхан чамд ээж минь заяа буйныг минь тэгшилсэ харва чимуда ээж минь донисэ журарагдаж дутхадын архан байна үлэсүүдэр заачуус үнсэдэн архан явъя та сайлан чин архаа халдахтан хармайсан хүүхээ санаахын аргадах гээд мөнхийн дээр гэдэж минь надаас 새로운 인내를 민 나라 다른 그대 수태였던 세즈민 졸라대르민 살려버려서 버러훈 주모다 해주민 자야 보이니면 택시기세 하루와 주모다 해주민 돈이세 주라락다 도터든 울려수들 자주 운스든 날 흥여이다 За манайхан дууныхаа заслыг одоо үгээр өндөрлж байна. За одоо хэдүүлээ би өнөөдөр ягаад чин хэдүүлээ энэ хоолон дээрээ уушгин дээрээ зүрхэн дээрээ нэг жоох ажиллая гэж бодогдоо тий. Тэгэхээр манайхан одоо хоолон дээрээ гараа тавина. Хоолон дээрээ. За хоолон дээрээ гараа тавихтай манайхан ийм хоёр янзаар тавина шүү. Нэг нь ингэж тавина. Айлсгүй нөгөөх нь ингэж тавиад арх үзүүн дээрээ тавьж болно. За энэ хоолойны үрд гэдэг угаасаа хоёр янзаараа байгаа. За энэ хоолойны үрд дээд хүчнээс ирчмээ аавна. За тэгээ манайхан гараа айгуу сайхан мэдэрнэ. За гарынхаа алга дээр энэ хоолойны хүрд цэнхэр өнгөтэй байдаг шүү. За зарим хэсэг нь ингэж тавьж болно өөрсдийнхөө хүсснээр. За тэгээ дээрэс нь ингэж тавьж болно. За хэдүүлээ энэ хүрдийг нээхийн тулд умыг хэлээ шүү. За умыг яаж хэлхийг би та нарт хэлээд ирэхэд шинээр хүмүүс мэдэхгүй байж магадгүй манай хуучууд болгоо мэдээж байгаа. За хамгийн эхлээд хамраар амьсгаа авна. Ингэж хэлнэ. Гүн амьсгаа аваад амаараа амьсгаа гарахтаа эхлээд нэг хэсэгтээ аа явна шүү манайхаа. Дараа нь тэгээ дараагаар нь дараа нь за ингэж явна. За хоолон дээрээ манайхан гараа тавиараа өөр өөрсдийнхээ эвтэхнэр ингэж тавьж болно. Ингэж тавьж болно. За хоёр гарынхаа алган дээр цэнхэр өнгийн бөмбөлөг тавина шүү. За манайхан анхаараарай. 3 2 1 гүн амьсгаа авъя.
Маш сайн. Манайхаа аваа гайгүй байна. Гэхдээ багсаг бас дутуу хүмүүс байна. За энэ хүрдэн дээр 3 удаа ажиллая шүү хэдүүлээ. За дахиад. За одоо энийг хийгээд гараа та нар намайг дуурайж битгий аваад агараа. Гараа тавьсан хэвээрээ байгаад агараа. За их зарим хүмүүсийн гар нь айгүй халж байгаа. Зарим хүмүүсийнх нь халахгүй гараас нь гар нь ингээ хөлрөөд байгаа шүү. За зарим хүмүүсийн гар нь хүүтэн байж болно. Гар нь янгинж өвдөж байж болно. За ямар ч үсэн халахаас бусад үзүүлэлтүүд гарын сарвуугаар үзэх, бугуу өвдөх, гар өвдөх энэ тохиолдолд бол хоолойн жоохон асуудалтай байгааг илтгэн шүү. За юу. Манайхан гараа тэгээ байж илээ гарт нь яаж мэдрэх төрөө тэрийг мэдрээрээ ерөнхийдөө гал зөвхөн халаад л байвал их сайн. Тэр бол бүр өвдсөн биш жоохон халж байгаа. Одоо өвчнийг одоо өвдөхөөс өмнө сэргийлж гин гэсэн үг. За манайхан дахиад гараа тавиатай байгаа. Намайг ярьж байхад гараа тавьсан юмдээ л байлгана. За гүн амьсгаа авъя. Гарны алган дор нөгөө цэнхэр 2 цэнхэр бөмбөгчин байгаа шүү. За 3 2 1 гүн амьсгаа авъя. Маш сайн. За тэгээд амьсгаа нь уншилтанд хүрэхгүй байвал битээ сандчаараа манайхаа дараа нь яг та нар яг ингэж хийн. За одоо 3 дахь нь хийх гэж байгаа. Гү амьсгаа авъя. За маш сайн. За манайхны биед нь маш халуун оргиж байна. Зарим жоохон сул дорой хүмүүс байна. Тэд нар ерөнхийдөө хөлрөх гээд байна. За одоо хэдүүлээ уушгин дээр тавина шүү. Уушгин дээр хүрдэн дээр биш. Уушгинда. Яг ингэж тавина шүү. За ялангуяа одоо энэ нөгөө ковидын юу авсан хүмүүс, гэрээрээ байгаа, эмнэлгээр байгаа хүмүүс уушгин дээрээ тавиараа. За ерөнхийдөө энэ одоо халдварыг авсан хүмүүс бол уушгин дээр нь хүүтэн байна. Тэгэхээр манайхан миний энэ лайвыг үзээд та нар голдуу энэ уушгин дээр хоолон дээр тавьж их үзээрэй. За тэгэхээр энэ халдвар авсан хүмүүс дээр бол эхний тохиолдолд гарчин хүүтэн байна шүү. Гар нь халаад байгаа мөртөө цаана хүүтэн байж мэднэ, сийгэж мэдэгдэн, хүүтэн байж мэдэгдэн. Тэгэхээр та нар аль боломжоор уушгин дээр яг гараа ингэж тавиад лайваа үздэг бай. Миний одоо заслуудыг аягүй сайн үздэг бай. Тэгэхээр хар аянда цаана байсан хүүтэн алга болоод ирнэ. Энэ хүүтэн алга болоод ирнэ гэдэг чинь тэр уушгины чинь асуудал нэлээ гайгүй нааштай болоод ирлээ гэсэн үг шүү. За юу. За одоо манайхан 2 гараа сайхан мэдэрнэ. Зүгээр л гүн амьсгаа аваад умын хэлнэ. За юу. Тэнд өнгө будаг янз бүрийн тавихгүй. Угаасаа цэнхэр өнгөнд хоолон дээр бид нэр өгсөн. Одоо зүгээр л уушгин дээрээ тавьж байгаа шүү. За гүн амьсгаа авъя. За зөв. За манайхны гар нь шилж байгаа хүмүүс нэлээ их байгаад байна. За тэр уушгин дээр асуудалтай бол гар чинь шилж өвдөж байгаа. Гараа ингээд буулгаад амраагаад ирэх. Ингээд сайхан сэгсчээд гараа амраагаад ирэх. За зарим хүмүүсийн гар нь хөлөрж ийн гэж ийн гарныхаа хөлсийг сайхан ингээд арчаад ирэх манайхаа. За тэгээ гараа сэгсчээд гараа сайхан амраалаа. За дахиад манайх уушгин дээрээ тавиарай гараа. Уушгин дээрээ тавилаа. Дахиад аль боломжоор гүнзгий амьсгаа авна.
Маш сайн. За гараа амраахууд нь амраагаарай. За зарим тохиолдолд хүмүүсийн нүднэг толгоон жоохон эргэх тийм юм байж магадгүй, айхан байхгүй. Толгоогоо зүг ингээд нэг жоохон хөдлөгч. Гараа сайхан сэгсрээгээд гараа амраагаад тэрхөөрөө. За манайхан дунд ерөнхийдөө тэр баруун талын уушгинд нь сэвтэй хүмүүс нэлээд байх шиг байна. Яагаад гэвэл миний гаруун талын юун дээр өвдөлт нэлээд мэдрэгдэж байна. За манайхан дахиад уушгин дээрээ тавилаа. Уушгин дээрээ тавилаа. За хэдүүлээ сайхангүй амьсгаа авъя. За маш сайн. За эвших тохиолдол нэлээд гарна. За энэ бол ерөнхийдөө бол тархи мэдрэлийн үйл ажиллагаа дээр жоохон асуудалтай. Кислородны дутагдaltaд байгааг илтгэн. Тэгэхээр энэ энерги урсгалд их ороод их тэр хүмүүс аюух ившээдэг. Амьсгалаа гүн аваад амьсгалаа аваад хүчил төрөгчөөр өөрийгөө л одоо хангах гэдэг хэлбэрэл тэм юм байгаа шүү дээ. За одоо манайхан хоолоон дээр хідүүлээ түрүү ингэж тавьсан шүү дээ. Одоо ингэж тавина. Хоёр алгаа давхарлаад хоолоон дээрээ одоо өөрөөр хэлбэл бамбаа болчроо гүйсэн болчроо биш залгуур хоолооны тэр хавьд тавьж байгаа шүү. Хоолоо дахиад нэг хэдүүлээ ажиллаад тэрхээ. За хоолойны хүрд чинь цэнхэр штэ манайхан мэдж байгаа. За энэ дээр бас гар нь өвдөх, хөлрөх, янгинах янз бүр юм болно шүү. За манайхан за гүн амьсгаа авъя. 3 2 1 За болж байна. Гар нь өвдөж байгаа хүмүүс гараа амраагаарай. Гараа ингээ сэгсрээ сайхан амраагаад ирэх. Гар нь хөлөрсөн бол гараа сайхан арчаад ирэхөөрөө манайхаа. За одоо нөгөө ам нь хатаад исэн хүмүүс нэлээд гайгүй болоод ирсэн байна. Нэлээд гайгүй болсон байна. За хоолойч гэсэн айгу чөлөөтэй болоод ирж шít манайхан өөрсдөө мэдэрж байгаа. За манайхан дахиад хоолоон дээр 3 дахь хийх гэж байгаа шүү. Гараа ингэж тавьж байгаа штэ манайхаа. Эмэгтэйчүүд нь 100 гараа эхэлж тавиад баруун дээр гар нь тавигдана. Эрэгтэй хүмүүст болох дээр баруун эхэж тавиад баруун дээрээ 100 тавигдана шүү. Нэг ийм ялгаа байгаа шүү. Манайхаа. За хоолойны хүрдэн дээр дахиад хийлээ шүү манайхаа. Бүх анхаарлаа хоёр гар дээрээ төвлөрүүлнэ. Цэнхэр өнгийн бөмбөлөг тавьж байгаа. 3 2 1 За болж байна. Манайхан сайхан амраад тэрхөрөө. Ер нь бол манайхан бүгдээрээ би хаана сайхан халуун оргиод ирж штэ. Хөлсөн чихраад ирж гин. Бүх одоо би энэ халууд үгээ сайхан тайвшраад ирж гин мэдж байгаа биз таад. За ундаалгаасаа жоохон хүртчих. Одоо тэгээ зүрхэн дээр ажиллана. Одоо орой болцсон та нар унтах одоо бэлтгэл явагдаж байгаа учраас одоо зүрхэн дээр ажиллана. Тэгэхээр та нар маань илүү 50 амгалан сайхан амрах болно. За гар нь өвдөж байгаа бол гараа сайхан сэгсчээд амраачаараа манайхаа. Хөлөрсөн бол гараа сайхан арчаарай. За одоо хэдүүлээ зүрхэн дээрээ цээжнийхэн голд. Гараа яг ингэж барьж байгаа л. Зүрхэн дээрээ тавиараа манайхаа. За зүрхний хүрд бол дээрээс доороос аль талаас ирчим авна. Хоёр гар дээр маш сайхан анхаарлаа хандуулна. Тэгээд гарынхаа алга дор нов ногоон бөмбөлөг тавина шүү манайхаа. Бас 3 удаа ун хийн хэдүүлээ. За бэлтгэл байдалд орсон уу?
3 2 1 гүн амьсгаавъя. Сайн байна. Сайн байна манайхан. Гар нь өвцөн өмд гараа амраагаарай. Хөлстэй гаруудаа арчаарай. Дахиад гүн амьсгаавъя. Бэлэн байдалд орсон уу? 3 2 1 Маш сайн. За, аятайхан болоод ирж шít манайхан би энэ хөнгөрөөд ирж байна. Сайн байна. Одоо халууд өвжсэн бол сайхан сэрүү татаа сэнгэнээд ирж шít манайхан. За, дахиад зүрхэн дээрээ гар ногоон бөмбөлөг тавьсан байгаа. Хоёр гарн дээр бүх анхаарал төвлөрсөн байна. Гүн амьсгаавъя. За, манайхан сайхан тайвширцгаагаарай. Чөлөөтөө хэд сайхан амраагаад би мэдрээрээ толгоон сэргсэн байна. Нүдэн нэгтсэн байна манайхан. За, халууд шатаад хөлс гараад байсан бол зарим нь сайхан сэрүү татаад би намраад гоё болоод ирж байна. Маш сайн манайхан. За, хажууд байгаа ундаалга усаасаа сайхан өртчихээрэй манайхан. За, манайхан өнөөдрийнхээ өвлийг ингээд өндөрлөе. Одоо нэг хуур татаад өгчээ. За, тэгээд хэдүүлээ өндөрлөе доо. За юу. Манайхан одоо өнөөдөр маш сайхан амарна. Хэдүүлээ хоолоон дээрээ, уушгин дээрээ, зүрхэн дээрээ нэлээд сайхан ажиллаж өглөө. Манай хэд яг миний заасны дагуу хаяада энэ умыг хийдэг байгаарай. За юу. За, манайхан тайвширцгаагаарай. Өөрийнхөө шаардлагатай газар гараа тавьж болно. Эсвэл дугаа сайхан тайван одоо сонсож болно. За юу. Үдэнаа.
За манайхаа сайн байна. Ингээд өнөөдрийнхээ үүлийг, өнөөдрийнхээ хөөрөлдөөнийг бүгдээрээ өндөрлөё. За тэр толгоон задрах гэдэг хүн давсан бэгнэр дэрлээ твтээд өгөөрэй. За ихэнх нь бол манайхан маш сайхан болж байна. За тэр давсан бэгнэр дэрлээ дундах тэр толгой чинь зүгээр болон 50 амгалан болоод унтаад өгнө. За ингээд манайхан эмнэлэгдээ байгаа альсгүл гэрээрээ одоо нөгөө 20-нд байгаа ийм хүмүүс маань халдвар авсан гэрээрээ бас яаж байгаа хүмүүс бол лайв аль болохоор олон үзээд уушгин дээрээ маш их юугаа тавиарай, гараа тавиарай. За тэгээд нөгөө давсан бэгнүүрүүдээ уушгин дээрээ 270-ныхаа араас урдаас гээд жоохон халааж байгаа тавиад гараа манайхан тэгвэл ер нь бол уушгины үйл ажиллагаа сэргэнэ. Иймэрхүү юм болох юм шүү. Тэгээ хэвтэж байгаа болон энэ талаар мэдхгүй байгаа мэдлэггүй хүмүүстэд хэлээд өөрөөгөө эмчлэх ийм боломжийг тэр ойр дотныхондоо хэлж ярьж өгөөрэй. За ингээд манайхаа өнөөдөр үйл дууслаа. Хамт байсан та нартаа баярлалаа. Амжилт хүсье, эрүүл өнхий хүсье, сайхан амарцгаагаарай. Хайртай шүү, мянгатынхан минь, 100-тынхан минь, 10-тынхан минь. Сайхан амраарай. Хайртай шүү та нартай. Баяртай.